Олжид хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сувгаад харуулж сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 11 минут тосон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Арган хөтлөгч цэцэг найруулагч ундрах нар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өглөөний мэнд аргун сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зорилго бүхэн үнцэнтэй хур автомашины зээл Omni Capital хамтран ажиллана. За мөн цэвэр тунгалаг цэнгийг амт Aquafin House хамтран ажиллана. За Улаанбаатар 7 цаг 12 минут болсон байна. Өнөөдөр 2025 оны 6 сарын 27 оны өдөр төгсөж байна. За өнөөдөр он гараад 178 дахь өдөр болж байна. За он дуусахад яг 187 хоног үлдсэн байна. За өргөжлүүлээ цагаан гарын мэдээлэлтэй танилцсан хэдүүлээ. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 17 градусын дулаан гэсэн мэлээ. За тэгвэл өдөртөө 31, шөнөдөө 18 градусын дулаан байх нь маргааш буюу Бямбгарагт өдөртөө 30, шөнөдөө 18 градусын дулаан. Бороотой Нямгарагт өдөртөө 29, шөнөдөө 16 градусын дулаан бас бороотой. Эрх даваа гарагт өдөртөө 27, шөнөдөө 15 градусын дулаан бороотой. Харин эрх мягмар гарагт өдөртөө 30 градусын дулаан байх нэ. Борооны даллахтай өдрүүд айсвэ. Борооны үлрэлтэй болж байгаа юм шүү дээ. Өчигдөр ч бүр айгүй сөрхий орлоо шүү өдөр тий. Бас гоё лалаа. Гэтэ өчигдөр бороо ороход ингэсэн штэ. За ер нь бороо орсны дараа ингээд нэг сэрүүхэн үүдэн болчдөг штэ. Өчигдрийн лав төөр орсон ингээд нэлээд бас ширүүн орсны дараа тийм халуун дулаан агаартай хэвээрээ гэсэн мэтлээ чиг үнэртэй. Тэр чинь жинхэнэ тансагдал юм биш ер нь бодохоор. За. Гоёсон. За. Өнөөдөр 6 сарын 27-нд дэлхийн олон улсын хам боргоцооны өдөр төхөж байна. Хам боргоцоо. За хам боргоцоо жимс. Миний дуртай жимс. Дуртай жимс үү? Дуртай. Ер нь жимснүүдийг жигсэх юм бол би хамгийн эхлээд ус үзмэн дуртай, хоёрдугаар манго дуртай, тэгээ хам боргоцоо дуртай. За хам боргоцоотой холбоотой ярих юм их олон байд юм байна. Би зүгээр л хам боргоцоог янз янзаар сонирхлоо. Гэтэ эхлээд бүгдээрээ яагаад 6 сарын 27 хам боргоцооны өдөр болсныг сонирх юм. За энэ бол дөөл гэдэг хүнтэй компанитай холбоотой. Нөгөө бананы юу? Яг зөв. За. Дөөл гэдэг нэртэй компани байдаг. За энэ бол дэлхийн хамгийн том бананы брэндүүдийн нэг. Делмонте болон нөтх нь юу вэ? Бас нэг хэдхэн бананы дэлхийн томуудын нэг байдаг. За эднээс нэг нь дөөл. Гэхдээ дөөл гэдэг компани суур бизнес бол банан биш юм байна. Хам боргоцоо юм уу? Хам боргоцоо юм. За бүр тэр байдгаа шүү дээ тийм. Дөөл гэдэг нэр компани нэр бол уг нь бол энэ Castle & Cook гэдэг нэртэй компани 1851 оны компани юм байна. За гэхдээ 1900 онд он гараад нэгэн компаниг худалдаж авсан Джеймс Дөүлийн үүсгэн байгуулсан компаниг худалдаж авсан юм байна. За энэ компанийн нэр нь бол уг нь бол Pineapple буюу хам боргоцооны компани гэдэг нэртэй байсан. За ингээд Джеймс Дөүлийг худалдаж авангуудын нэрээ Дөүл болгосон. Джеймс Дөүл гэдэг хүний Дөүл гэдэг нэрийг авсан. Дөүл гэдэг хүн бол өөрөө яг хож нь бол хам боргоцооны хаан гэдэг хожтой. Хам боргоцооны хаан. За тэгэхээр Дөүл гэдэг компани 6 сарын 27-нд яг зуны улирал. За зуныг ч ямар жимсээр төлөөлүүлдэг юм бэ? Монголд бол гүзээлцгэн их тийм зуныг санагдуулдаг жимс багтай. За дэлхийд дахинд бол мэдээж хэрэг магадгүй тарвс те. Шууганы өдөр ч сайхан шүү дээ. Тарвс л ах байгаа. Манай ховдын сайхан тарвс. Ер нь бол дэлхийд даяар бол энэ хам боргоцоо гэж явдаг юм байна. Тэгээд хам боргоцоог яг энэ үед маш их реклам дөөл хийдэг, маркетингтэй холбоотой. За үүсгэн байгуулагчтай холбоотойгоор 6 сарын 27-ныг жил болгоны олон улсын хам боргоцооны өдөр гэж тэмдэглэх болсон юм байна. Эдний компаниас үүдэлтэй. Зүг. За дөөл гэдэг хүн яасан бэ гэхээр 1901 онд за компани байгуулад хам боргоцооны компани байгуулад за ингээд 1920 он гэхэд дэлхийн хам боргоцооны хамгийн том нийлүүлэгч болж ирсэн. Ингээд Хавай арал дээр байгуулсан. Хавай арлын Оохо гэдэг арал байдаг шүү дээ. Энэ дэр 1901 онд Hawaiian Pineapple Company гэдэг нэртэй компани байгуулад за ингээд ерөөсөө жил болгон ингээд хам боргоцоог үйлдвэрлэсээр байгаа. Сүүлдээ юм үйлдвэрийн шугам байгуулсан гэж хэлж болно. За хамгийн алдартай бүтээгдэхүүн юм лаазлсан хам боргоцоо юм л да. Лаазан дотор ингээд усан дотор хийгээд ингээд дөрчиг яг гоё багтдаг штэ ингээд тойрог болохоор голыг авцсан, гаднахыг авцсан. Идэхэд ч амархан байдаг. Идэхэд ч амархан болгоцсон байдаг. За ингээд 1927 он гэхэд ерөөсө дэлхийн яг энэ лаазсан хам боргоцооны 75%-ийг дангаараа нийлүүлжсэн байна. Бүр ингээд яг банан хам боргоцооны бизнестэй үнэхээр ялцсан байна. За тэгээд 1961 онд сүүлд худалдаж аваад Дөүл гэдэг нэртэй
болсон ийм учиртай. Надад одоо Монголд юу хамбургацааг өвлийн улиралд айгүй их иддэг. Өвлийн улирал ямар жимсэр төлөөлөх вэ гэвэл хамбургацаа Яг зөв монголчууд юм байж магадгүй. Одоо энэ асуудал руу бүгдээрээ орноо. Гэтэ тэр бол ярих юм бас наан байна. За хамбургацааг анх өмнөд Америкт за одоогийн бол Парагвай юм уу Бразил хавьяас гаралтай ургамал гэж үздэг юм байна. Тэгээ бромелиадын одоо бүлэг гэж явдаг. За бромелиад гэдэг одоо энэ ургамлын анги зүйл тэр чигээр хортой. Энэ дундаас ганц идэж болтго нь хамбургацаа. За тэгэхээр бас энд бас нэг онцлог байна. Бромелиадынхан бромелан гэдэг ийм бодис ялгаруулт юм байна. Энэ нь одоо уургийг одоо задалдаг ийм нөлөөтэй. За тэгэхээр бүгдээрээ яг хамбургацаа гэдгээр ийм нэг эзний дараа нэг сонин амт ингээд амтагдаад байдаг шүү дээ. Чимчгнээд байдаг. За тэр нь бол одоо бромелан гэдэг нь одоо тийм юм байна. Уурыг задлагч юм байна. Дээрэс нь махыг ерөөсөө л маш их зөөлрүүлдэг үйлчилгээтэй. Ерөөс энэ бромеланаас болоод ягаад бромелан одоо бромеланы нөгөө нэмэлт байд гэж байдаг байхгүй одоо хүнд нэг уухаар уураг задалдаг тэгээ биеэс нөгөө хаван хөөдөг ийм нэмэлт хижээлдэг байхгүй тэрний найрлагын дээр нь pineapple гэж байж байгаа би өөр гайхаад заахгүй тэгвэл эндээс гаргаж авд юм биш. За энэ лөө буцаж явж байна. Одоохон бромеланы тухай буцаж явж байна. За ийм онцгой бодистой болохоор бусад жимснүүдээс үнэхээр онцгой юм байна. За тэгээд энэ ер нь одоо хэн чинь ингээд хамбургацаа чинь үнэхээр сонир шүү дээ. Pineapple гэдэг нэр бол зөвхөн англи хэлтнүүд л гаралтай нэр. Гэтэ юу гэсэн үхээр айгу гой нэрлсэн байгаа байхгүй юу? Боргоцоо шиг харагдаад pine боргоцоо гэж байгаа. Apple буюу боргоцоон ажим. За тэрнээс дэлхийд даяар бол ананас гэж нэрлэдэг. За ингээд 16 дугаар зуунд анх ананас үзчихэл Европын шинэ жимс харал ухаалтаад. Ямар гоё юу юм байна надад. Тэгээд шүү дээ тийм. Тухайн үед хамбургацаа ухаалтаад байна. Гүй нэрээ яагаад гэдэг юм бэ? Ухаалтаж унсан хүн байна уу? Би хилээд хэл даа гэдэг. За яагаад тэгэхээр одоо жишээ нь 18 дугаар зууны Англид шүү дээ тийм хамбургацаа идэх зорилттой ш. Зүр ширээд шимэглэх зорилттайгаар тавьдаг байсан. Яг л маш ховор байсан байгаа байхгүй юу? Нэг хамбургацааг $8,000 одоогийн мөнгөөр $8,000 нэг хамбургацаа. Буюу энэ чинь бүр маш тансаг чинэлэг байдлын илэрхийлэл хамбургацаа байсан байгаа байхгүй юу? Тэгэд хаадууд нь шүү дээ бүр өрөвдөлтэй. Хаадууд сквал баян тансгийн айлууд одоо янз янзын одоо арга хэмжээ зохион байгуулсан шүү дээ. Ширээгээ чимэглэхийн тулд нэг нэгнээс хамбургацаа ингээд нөгөө гооч авдаг. Гэтэ манайд ч гэсэндээ анх нөгөө намайг жоохон бахад дөнгөж ингээд ганц нэг орж ирж байгаа. Би л одоо анхудаа харж байхад энэ жихнээсээ бараг тийм бэлтгэлийн чанартай байсан. Энэ тийм нөгөө нэг том балкаднууд наадаг байсан шүү дээ. Тий балкаднууд дээр ч ингээд амар лаг гоё жимснүүдтэй ингээд балкаднууд байгаа шүү. Тэгээд хараагүй жимснүүд тий тэн дундаас хамбургац амар онцгой харагддаг байсан. За одоо эргээд бромелан руу гарна зэ. Бромеланаас болоод хамбургацааг за янз янзын хоолны шиглэж яваад байдаг. За бүгдээрээ хамгийн сайн мэдгэн одоо манай цэгийн саярлаа хамбургацаа гэхээр шинэ жил бодогддог. Би ингээд яагаад хамбургацаа болохоор уг нь зуных гэж штэ. Дэлхийд даяар зуныг жимсэтэл монголчуудын хувьд яагаад хамбургацаа ингээд өвлийг санагдуулдаг юм болоо гэдэг нь ананастай дахиад. Яста хаа байсан газар одоо шинэ жил болгон ингээд нөө яг ширээгээ засдаг одоо юу н хоол нь ананастай дахиад гэдэг тийм. За ингээд ананастай дахиад дуртай юу? Их хизээр байгаа дөргөө. Сонин дээ бас ингэ хоолыг. За энэ ананастай дахиад одоо яах дүүрч одоо бид нар нэг тийм дахиад махаа иддэг биш мэдгүй ингэж л идэх юм байна гэж ойлгоно. За энэ ананастай пицца. Гэхдээ идэх гоё идэв штэ. Йоо за байж байгаа. Тэр чи одоо ингэ задалдаг гэж байгаа штэ тэгээд тийм Facebook хийж. Энэ болооглож байна. Гэхдээ за энэ юм байна. За ананастай пиццаг бүгдээр Хавай пицца гэж нэрлэдэг шүү дээ. За энэ одоо Хавай энэ бүх Хавай чинь нэгэн цагт одоо дэлхийн хамгийн том ананасны үйлдвэр байсан юм байна. За хамбургацаа те. Ананастай пицца гэдэг бол жинхэнэ одоо Итали хүмүүсийн хувьд бол доромжлол гэж үздэг. Тэр удаа зөвхөн Итали биш. Энэ чинь бүр өмнөд Солонгост бөө юм болд юм байна. Сонсчихсон уу? Одоо BTS хамтлагийн одоо гишүүн нь ананастай дахиад дуртай гэж хэлснээс болоод бөөн хэрүүл болж ирсэн юм бэ. Зөвхөн ганц одоо энэ BTS биш заяа. Энэ 70-ийн Мингю. За тэгээ NCT-ийн Jaemin. За BTS-ийн одоо Kim Namjoon гэдэг одоо чи блоглол бидний бүгдийг блоглоорой. Тэгээ би зүгээр ингээд найруулагчаас хүсэлт гаргамаар байна л та. Энэ ананастай одоо пиццанд дуртай дургу. Би бол ёстой үнэн голоос дургу. Ёстой хамтаж ямар бодгоор тийм пиццан дээр ананас юу хийж байгаа юм бэ? Ямар сони юм бэ? Амар гоё алдаг штэ гурилтайгаа нийлээд тийм. Гэхдээ одоо тэгээ хоёулангаас ялгаагүй ерөөсө өмнө солонгос тэр жигээ хоёр багт чинь нэг барьж иддэг юм байна. За
За одоо манайхан комментээр бичихгүй дээ. Тэгээ ананас бол хаа сайгүй юм янз янзын юмны бэлэг тэмдэг болдог. За жишээ нь хамгийн алдарт гаргаж ирсэн пен пайнапл апл тэр супер болж исэн. Спонж боб дээр одоо ананасны дотор амьдраад байдаг шүү дээ. Гэх мэтчтэй яг бид нар ингээ анзаараагүй юмнуудад ананас маш их байдаг юм байна. Маш их тэгээд одоо инстаграмчд бол ялангуяа мэддэг гинэ. Хамгийн юм эстетик жоохон динамик нэмэх одоо жимсэл арт фонд ананас байл. Их тийм донжтой харагддаг л гээд би сайн мэдгүй. За тэгээд сүүлчийн ананастай холбоотой буюу хам ургацаатай холбоотой нэгэн сонирхолтой мэдээлэл очиход хэрвээ гадаа дотоодоор явж хахад буруу тийшээ харуулсан ананас байвал болгоомжтой байгаарай. За тэгэхээр Тооч буруу тийшээ харуулсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Доош харуулсан ананас. За. Доош харуулсан анасын юм тэмдэг янз янзын хаалганы дээр дор байвал энэ маш нууцлаг юм илэрхийлж байгаа юм. Тийш бол тийм хуучинсаг үзэлтэй хүмүүс бол ороод димидэ гэж хэлж байна. За ингэдэг за одоо хамаагүй одоо интернетээр хүүхдүүд амарсан юм чи мэдэр свингер парти гэж одоо гадаад дотоод болд юм байна. Энд чи одоо ингээд ихнэр нөхрөөрөө ингээд янз янзын соёлцдог ч юм уу иймэрхүү соёл байдаг. Ийм одоо соёл нийгэмлэхүүдийн одоо бэлэг тэмдгээр ананас буруу тийш харуулсан ананас юм байна. Яагаад буруу тийш харуулсан ананас вэ гэсэн чинь ийм учиртай. Ананас ч угаасаа 18 17 дугаар зуунаас хойш ийм нээлттэй байдал буюу нээлттэй хүлээн авах одоо зочлонтгой байдлыг илэрхийлж байгаа. А бүр доош харуулчингууд өөрийнхөө хувийн орон зайлшгүй зочлонтгой байдлыг илэрхийлж байгаа гэд тэгж одоо илэрхийлдэг. Ийм учиртай байна. Мэдчих хатаас илэдэггүй буруу тийш алхаад орж байгаа. Тэгээс бүү юм болох нь шүү дээ. Тийм байна. За ананастай пиццанд дуртай юу гэдэг санал асуулга орсон. Би бол мэдээж тим гэдэг дээр нөгөн. За би дарлаа. Бас төрөв төгсөн хүү идэх дуртай байдгийг шүү гэж. Энэ үн эсрэглэн амттай холбоотой. Ер нь бол ингээд өнө жирэмсэн болчингууд нэг тийм эсрэглэн гашуун мэдмэр санагдаад байдаг. Ялангуяа энэ цитрусийн төрлийн жимснүүд. За тэгээ гоё штэ манай баг охин дуртай. Аргу намайг блокл гэсэн байна. Онцгой гэсэн байна. Эвгүй надад гэсэн байна. Ананастай пиццанд дуртай гэсэн байна. Зарим хүмүүс идээд ам нь ханзардаг гэсэн. Энэ магадгүй тэр өнө бромелинтэй холбоотой бах тий. Тэгээ айгүй өнө тийм штэ. Харин тий. За өнөөдөр намайг айгүй айлгүй байна харагч ингэ өглөөний минь цэцэг өнөөдөр яасан инээмтгий айлгүй байна гэж байна. Өчигдөр айгүй сайхан амарсан байлгүй дээ. Юу ямарч байна. Өчигдөр нэрээ Кустер манайх 3 дугаар байранд орсон. Оо баяр хүргэе. Баярлаа. Тэгээд нэг жоохон ийм дэлгэр байгаа юм байлгүй дээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Хамтран ажиллагчаар зорилго бүхэн үнцэнтэй хур автомашины зээл Omni Capital хамтран ажиллаж байна. За шинэ автомашинтай аялмаар байгаа л үстэй. Би бол байгаа гэдэгт итгэлтэй байна. Аялмаар байна уу? Аялмаар байна. За дээрэс нь бүр шинэ машинтай бол за бүр гоё үстэй тий. Энэ тентгийн одоо 100 жилүүд бас болж байгаа энэ дээр очихдоо шинэ машинтай ирмээр байвал за тань тохирсон нэгэн боломжийг Omni Capital-ийн хур автомашины зээлийн аян танилцуулж байна. За та хур зээлээр 200 сая хүртэлх зээлийг 72 сарын хугацаатай хамтран зээлдэгч шаардахгүйгээр тэгээд цагийн дотор шийдвүлээд авах боломжтой байна. Хамгийн гол нь ерөөсөө л нэг цагийн дотор хамтран зээлдэгч байхгүйгээр 200 сая хүртэлх ийм үнийн дүнтэй автомашиныг эзэн болох боломжтой. За тэгэхээр шинэ автомашинтай аялаарай. Omni Capital утасны дугаарыг хэлээ 72 77 82 82 72 77 82 82. За одоо бид илүү гоё дэлгэрүүлж энэ мэдээлэл хүргэнэ. За тэгээ хамгийн шуурхай үйлчлэгээтэй зээлийн ердөө 30 минутанд шийдвэрлэх боломжтой тийм. Уян хатан нөхцөлтэй орон нутгийн харьяалтай байсан ч таны автомашины зээлийг хамтран зээлдэгчтэй болон хамтран зээлдэх шаардлагагүйгээр гаргаж өгнө. Улаанбаатар хотын 6 дүүрэгт 10 салбар байгаа. За ингээд өөртөө ойрхон салбарт очин зээлийн хамгийн хурднаар шийдвэрлэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Тийм. За тэгээ ер нь бол зөвхөн автомашины зээл биш зөндөө олон бусад зээлүүдийг ч гэснээр тань маш хурдан шуурхаагаар гаргаж өгнө. Дугаар барьцаалсан зээл, бизнесийн зээл, үйл хөдлөх барьцаалсан зээл, ногоон зээл, за мөн өнөөдрийн танилцуулж байгаа автомашины зээл орж байгаа. Тэгээ автомашины зээлийн тухайд бол даа хүрээ болоо 22 авто худалдааны салбарт амралтын өдрүүдэд ажилладаг учраас автомашины зээлээ хизээ өөрийнхөө цаг завыг тохируулаад шийдвэрлэх боломжтой. За Facebook-ээс Omni Capital гэсэн гээд хайх юм бол аль биесны хуудас нь гарч ирээд бид нар тэндээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн Omni Capital CGM гэсэн вебсайтад хандаж болно. Утасны дугаарыг дахиад автаж хэлье 72 77 82 82 72 77 82 82. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ. Зорилго бүхэн үн цэнтэй гэсэн уриатаагаар хур автомашины зээл хамтран ажиллаа. Баярлалаа.
Баярлаа. За саруулсараа найз залууга Итали найз залууга өдөхөөрөө Хавай пицца авч өгнө гэж өддөг шүү дээ. Италид бол нэрээ үнэн хэмзэглээ шүү Харин тийм бах тий. Хавай пиццан дээр арай шүү дээ. Пицца гэдэг чинь Италийн бахархал гэх юм уу дэлхийн одоо хоол шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэрэн дээр нь хаа очиж юунаас хаанаас гарч амна нэг хаанаас ч юм гарч ирэл нэг ананаас гараад юм. Чи зүгээр тэр утгаараа л дургүй юм шүү. Тэрнээс амтанд дургүй шүү. Амтан дуртай биш ээ. Амтан Амтан ерөөсөө бас дургүй дуртай биш. Ананасыг дангаар нэгдэх болж. Тэгсэн зарим хүмүүс бүр ингэдэг юм байна. Зэнтмэн эмти битсэн байна. Ананастай пицца авахаар л ананасыг нэдмэр санагддаг. Тий, яг нэг дээрээс нэг түүгүүд ананаас нь идчихдэг. Тэгээ цаана нөгөө ананас идэхин тулд пицца идэх юм уу? Пицца. Яг ингээд ананаасаа идчихэж хагаад гурилтай нь хамт идэхээр ингээд нэг амар гоё гурилаа нэг тийм айгу гоё хамттай болгоод идэг байхгүй. Пиццаны гурил чинь зузаан барахаар айгу муухай байдаг шүү дээ. Тэгвэл тийм пиццаг яг юу авардаг вэ гэхээр ананаас л авардаг байхгүй. За яста би тэрийг одоо пицца ойлгохгүй мэн өө. За сорил асуулгын дүн гарсан. Танилцуулъя. За манайхан байга илүү байгаа байлгүй дээ. За уучлаарай. Өнөөдөр бид нэр яллаа. Яаж төгсөн нийт хүмүүсийн 75% нь тим гэж хариулсан байна. Юу вэ? Одоо хідүүлээ буцаагаад энийг тийм блоклий. Юу гэсэн үг вэ? 25% л юу гэж хариулсан байна шүү. Энэ пицца ананастай пицца Канадаас гаралтай юм билээ. Тэгэхээр дэлхийд даяар нэг л гоё гэд хэлсэн юм шиг энэ нийт гоё. Хил ам төлж байгаа юм шиг өстой муухай жимсэн штэ гинэ. Ангаар нэгдэл хаяа гоё ингээд витамин С мэдэрмээр л ананас ч гоё л доо. Тийм гоё. За дараагийн мэдээлэл рүү орё. Өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүн хэнийг ярих юм бэ гэхээр аргунаас нэг юм асуулт байна. За. Ирчүүд хурмаа хийхдээ за одоо найз нөхдөд ч юм уу эсвэл ингээд хин нэг хурмаа хийхдээ нөгөө нэг юм хослоо сонгож өмсдөг штэ тий. Тэрэндээ хэр их хугацаа засцуулах хэр их ач холбогдол өгд юм бол яана. Би ч одоо 20 мэж байгаагүй. Найзуудаа одоо тэрийг сонгож яхад нь оролцож байгаагүй. Би бол одоо сонгол одоо тийм цаг зарцуулах ёстой гинч мэдсэнгүй. Яна одоо юм мэдгүй чаал дуусгах. Харин яг анзаарахаар эрчүүд бол өөртөө таарсан юм уу тий харагдаж байгаа л нэг за энэ болно гэл юугаа костюм сонгочдөг нэ. За тэгвэл манай бүсгүүчүүд хурмын даашинз гэдэг бол бүр зүгээр ингээд хэдэн сарын өмнөөс бэлддэг зүйл байхгүй. Бүр 3-4 сарын өмнөөс нэгдүгээрт тэр одоо ингээд таалагдсан даашинзаа харчих юм бол би тэр даашинзандаа багтана гэж нэгдүгээрт турдаг. За хоёрдугаарт хэрвээ үнэхээр таарж авах юм бол за энэ даашинзандаа гоё харагдахын тулд би яг яах ёстой вэ гэдэг ингээд чимэглэл мэмглэлтэй ингээд бүх юмаа бэлдэж ер нь бол нэг 3-4 сарын өмнөөс бэлтгэж эхэлдэг байхгүй юу? Тэш за. За тэгэхээр өнөөдөр яагаад энийг ярьж байгаа юм гэхээр дэлхийн хамгийн алдартай тооцогддог хурмын даашинзыг юу яадаг зохион бүтээдэг загварын зохион бүтээгчийн төрсөдөр юм байна. Энэ бол Vera Elwan гэдэг хүний төрсөдөр тохиож байгаа. Америк нэгдсэн улсын загвар өмсөгч. За тэгсэн чинь Time сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтанд оруулсан. Бүрүү. Тийм, Vera Elwan бол загварын ертөнцийг зүгээр тэр чигээр натгцсан. За загварын ертөнц тэр дундаа бүсгүүчүүдийн хурмын даашинз гэдэг энэ салбарыг зүгээр ингээ хатгцсан, бацсан ийм эмэгтэй байхгүй юу? За түүний гайхамшигтай загварууд нь эмэгтэй хүн бүрийн хүсэл мөрөөдөл гэж хэлж болно. Тэгээ Vera Elwan-гийн загварыг хинч юусоо нөгөө нэг өөрчилж чадахгүй. Юусоо одоо ингээд загвар зохион бүтээгчнэр ч юм уу те эсвэл ингээд хин нэгэн эмэгтэй хурмын даашинзаа сонголоо гэж бодох юм хэлэнгэт юм байна л да. Одоо жишээлбэл Vera Elwan-гийн бишэл бол энийг нэгчмээр байна, тэрийг нь тэгчмээр байна. Эсвэл яг энэ дээд хэсгээр ингэ болоод байгаа мөртлөнгөөс хормон таалагдахгүй байна. Эсвэл ингэ цээж хормон гоё байгаа мөртлөнгөөс юу нүмергэн таалагдахгүй байна гэдэг ч юм уу ингэ голоод идэв гинэ. За тэгвэл Vera Elwan-гийн загварыг бүр хинч өөрчилж чадахгүй, хинч голж чаддаггүй. Бүр ийм амир төгс юм хийдэг эмэгтэй байхгүй юу? За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ түүний талаар намтартай танилцсан. 1949 оны 6 дугаар сарын 27-ны энэ өдөр төрсөө. Өнөөдөр 76 нас хүрч байгаа. За хятад гаралтай Америк төсөж төрөнсөн ийм загвар зохион бүтээгч байгаа. Тэгээд ер нь бол яг загварын салбартаа хагас 100 жил хөдөлмөрлж гин гэж энэ эмэгтэй хэлж болно л доо. Тэгээд дээрэс нь 76 настай гэхэд гайхалтай бие авч явдаг. Одоо манай найруулагч 76 настай юуг нөгөн л дөө, зургийг нөгөн л дөө бүр ингээд гайхмаар. Тэр 2025 оны Met Gala дээрээс үнэхээр гайхалтай харагдчихсан. 76 настай хүн ийм амар гоё бие хаагаа авч явд юм байна гэдгийг үнэхээр Vera Elwan-гаас л харж болно. Гайхалтай. Юу ч хэлэх вдээ. Одоо энэ яг Met Gala дээр ингэж хуцлаж очсон байгаа байхгүй юу? Ямар загварын онцгой шийдэл. Ичи загвар бүтээх шүү. Хурц Загвар бүтээх шүү шүү дээ. За 9 сард л энэ загварууд олж хардаг юм. За одоо ингэнэ.
Одоо юу вэ? 73 насныхын төрс өдөр болсон байхгүй юу? Тэр 73 насныхын төрс өдрийн зургууд бүр интернетэд бүр үнэхээр тесрэлт болсон. За яасан гэхээр Нью-Йорк хотод ягаан өнгийн сэдвтэй юм караоке үдшилэг хийсэн байгаа байхгүй 73 насныхаа төрс өдрөөр. Тэгээд зургуудаа инстаграмдаа ингээд оруулсан байгаа. За тэгсэн чинь хинч түүнийг за таньдаг хүмүүс нь бол түүнийг үнэхээр гайхалтай харагдчихсэн нэг л мэддэг. Гэхдээ яг ингээд тесрэлт болоод гарч ирээд ингээд хүмүүс энэ хин ингээд танихгүй хүмүүс нь ингээд харахтаа энэ эмэгтэй хизээч 73 настай гэж хараагүй байхгүй. Түүний зургандоор ингээд маш олон шүтэн бишигчтэн танихгүй хүмүүс нь ингээд сэтгэл битсэн байсан дотроос ингэж байгаа. Хөвшөрдөггүй нууцаасаа хилээч. 70 наснда тань шиг харагдмаар байна. Хизээж хөвшөрөхгүй. Та энэ жил ирэх тусам залуучаад ахын эмэгтэйчүүд жил ирэх тусам ингээд өнөө сайн дарс шиг болдогт гайхацуул алгаа гэдэг ч юм уу тий гайхалтай урмын ийм өгнүүд ирсэн байсан. Тэгээ таны гадаад төрөх өстө бодит бус юм аа үнэхээр гайхалтай гэх мэдчихлээ. Тэгээ ерөөсөө та яаж ингэж харагддаг вэ? Та яагаад ингэдэг вэ? Та яаж өдий 70 наснда ингэж харагдаж байна гэдэг сэтгэлүүд ерөөсөө ингээд зах замбрааг ингээд урсж байгаа байхгүй юу? Тэгээд энэ 73 насныхын төрсөн өдрийн зургийг харах юм бол энэ бол зүгээр ингээд охин байгаа зү тий. Харин тийм байна. Одоо чулуун мотлоосонд орж охин шиг л харагдаж штэ ёо гинэ. Харин тийм баас тэ дээр ингээд нэг юм хөөхөн титэм үнсдэн тэгээд юм урт үстэй гүнжтэй урт үсэндээ ингээд юм ягаан сор залгацсан тэнгүүтээ ягаан юм хөөхөн энгийн даашин зөмсөөд тэгээд юм юу металл өнгийн гэх юм уу ийм дөвл өмссөн. За энэ үстэ үнэхээр гайхалтай харагдчихсан. За доор нь бол 89 онд цэцгийг төрөөг байх байсан зураг шүү гэж ингэж хэлсэн байлээ. Тэгэхээр ер нь бол дунд гэдэг энэ талаараа манай одгөрлөгчтэй төстэй юм шиг байлээ. Бүгд адилханд одоо ер нь ингээд 50 60 гарцсан тэгсэн мөртлөө залуунасаа ингээд хадгалж чадсан хүмүүсийн зөвлөгөө бол бүгд л нэг байгаа тань. Ер нь их ойролцоо байгаа. За унд ерөөсөө л гонт юм билээ. Тэгэд дээрэс нь усуу гэсэн. Ерөөсөө усуухыг цэвэр ус тогтмол уухыг л амьдралынхаа хөвшил болгож чадах юм бол чи юу яахгүй байж чаднаа. Хөшөрөхгүй байж чаднаа. За мэдээж түүний ийм гоё бие галбиртай байгаад нь бас нэг зүйл нөлөөтэй. Тэрийг дэмжээ ажиллагчаа танилцуулчаад тэгээд хэлнэ. Зэмана нэвтрүүлгийг 3 гал Маршал клиник дэмжиж ажиллаж байна. Эрүүл мэндэд анхаарах зуны өдөрлөгт урьж байна. 3 гал Маршал клиник нь зуны халуун өдрүүд эхэлж байгаатай холбоотой 6 дугаар сарын 30-ны даваа гарагт эрүүл мэндийн халамжлалын өдөрлөгийг хаан улдүрэг Маршал таун хотгоны 106 дугаар байранд одоо 9 цагаас 14 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм байна. Өдөрлөгөөр эмчийн үзлэгүүд хийгдэн хүүхэд, дотор, мэдрэл, жирэмсний хяналт бүх төрлийн эхо үзлэгүүд хүүхдийн болон насан туршидтын өдрийн эмчилгээ, сэргээн засах, шүдний эмчийн үзлэгүүд хийгднэ. Рентген харах, зүрхний цахилгаан бичлэг, кегл сандал, үн төлбөргийн үйлчилгээ бас дагалдаж байна. Даралт үзэх, цусан дах сахарын хэмжилт, хүүхдүүдэд зориулсан амны хүндийн эрүүл ахуйн сургалтыг үн төлбөргүй авах боломжтой. Бүдүүн гидсэнд далд цус илрүүлэх шинжилгээ 10% хөнгөлөлттэй. Амин дэм нэмэлт бүтээгдэхүүнийг хөнгөлөлтөн үнээр санал болгох бөгөөд үйлчлүүлсэн хүн бүрт бэлэгтэй. Утасны дугаар нь 7011 33 тэгдүрүү 44 7011 33 44. За баярлаа. За одоо ингээд цааш нь үргэлжлүүлэх юм бол ямар зөвлөгөө өгсөн гэхээр Вера маш идэвхтэй дасгал хөдлөө хийдэг байсан учраас ийм сайхан бие галбиртай. За тодруулах юм бол Вера Ван залуудаа Америк нэгдсэн улсад уран гулгагч балетч байсан. За бүр багаасаа уран гулгалтаар хичээлсэн олимпийн шигшээд багтах төгсөн гэж байгаа. 1968 оны Олимпиад оролцох гэж юу яаж агаад хараахан чадаагүй юм лээ. Жохон бүтлгүүтсэн гэх юм уу. Тэгээд энэ магадгүй энэ бүтлгүүтлэн түүнийг урлагийн өөр салбар хайхад хүргэсэн гэж хожим өөрөө ярьсан байт юм лээ л дээ. За мэдээж түүний хэлэх хамгийн чухал зөвлөгөө болохоор 1-р сайн ойр гэж байгаа, 2-дугаарх нь архитарсны баг хэрэглээ гэж хэлсэн бэлээ. Архитарс ер нь бол хэрэглэхгүй байх юм бол та хүссэн үсээгүй залуу байж чаднаа гэж хэлсэн байсан шүү. За Вера Ван Вокс сэтгүүлд 17 жил, Ральф Лоренд 2 жил ажилласан юм бэлээ. Тэгэхээр бол бүр энэ нөгөө загварын салбартаа бараг хагас 100-ыг өнгөрүүлсэн гэдэг байгаа нь ийм учиртай. Тэгээ Америк нэгдсэн улстай урлагийн чиглэлээр тэргүүлдэг болох гээд тэгээ Сара Лоуренс гэдэг юм коллежид сураад 1970 онд төгссөн. 1970 онд төгссөн. Тэгээ одоо ингээд ярихаар бүр үнэхээр урт удаан хугацаанд энэ салбартаа ажилласан байгаа юм шүү. Тэгээд төгсөнгүүтээ Vox сэтгүүлд редактораар ажилд ороод ажлын гараагаа эхэлж исэн. Тэгээд 40 наснаасаа өөрийн брэндтэй болоод сүйд бүсгийн хувцаар дагнах болсон. Тэгэхээр 40 наснаас эхэлсэн гэдэг бол харьцангуй сүүлд эхэлсэн гэсэн үг. Тийм ээ. Тэгээд одоо түүний энэ загварын хурмын даашин зуруудыг хин өмсөж ин гэхээр Mariah Carey өмсөж ин, Ivanka Trump, Alicia Keys, Victoria Beckham, Kim Kardashian, Khloe Kardashian гэх мэтчлэр ерөөсө дэлхийн хамгийн алдартай хүмүүс л түүний юг даашинцыг хурмын дээр өмсөж гинэ.
За тэгээ яагаад энэ салбар руу орох болсон юм бэ? Яагаад хормын даашинз хийх болвоо гэсэн чинь учир нь ийм юм бэлээ. 40 наснда гэрлэхэр болжээ. За тэгээд өөрийнхөө өөр нөгөө загвар зохион бүтээгчтэй тий. Тэгээд хүссэн юм загвартай хурмын даашин за хайгаад хитэн сар хайгаад ерөөсөө олоогүй гинэ. Тэнгүүт нь за ерөөсөө чадах юм чинь өөрөө ихэд өмсчээ. Тэгээд эндээс юу ойлгосон гэхээр хүмүүст ингээд нөгөө нэг яг санаанд нь таарсан юм гоё хийцтэй загварын ийм даашинзууд олддгүй юм байна да гэж бодоод тэгээд 40 наснаасаа ер нь бол энэ гэрлэлтнээсээ хойш энэ салбар руу орохоор шийдсэн гэдэг. За ингээд 1990 онд анхны Vera Wang Bridal гэдэг юм дэлгүүрээ Нью-Йоркт нээсэн. Тэгсэн чинь хамгийн анхны үйлчлүүлэгч нь Mariah Carey байсан. Мэдээ загварист төрөлд угаасаа нөгөө нэг юм ажиллаад туршлагатай юм байсан учраас магадгүй юм олонний танил хүрээлд орсон байсан баг л та. Гэхдээ тийм үгүй анхны үйлчлүүлэгч нь Mariah Carey байсан магадгүй түүний нөгөө нэг юм одоо дөнгөж хэлжсэн бизнесийг нь бүр дээш нь ингээд хөөрөгцөн гэж хэлж болно. За яагаад түүний даашин айгүй алдартай юм гэхээр уламжлалт цагаан даашинзыг маш орчин үеийн загвар руу хөрвүүлсэн. Тэгээд өгүүлэмжтэй загвар болгож өөрчилсөн гэж байгаа. Тэгээд ер нь бол даашин цунуудыг нь хараад үзэх юм бол маш гоё зөөлөн торгон материалаар хийгдсэн. Тэгээд энгийн атлаа тасаг загвартай байдаг. Нэг амар тэгэл ингээл дэрвэс нэг амар урт хойшоо ингээл чирэгцэн тийм сүртэй палаж гэхээсээ илүү маш гоё тасаг мөртлөнгөөсөө энгийн харагддаг. Тэр нь л Vera Wang-ийн айгүй гоё алдартай болгож өгд юм билээ. Тэгээ дээрээс нас нөгөө фомо нөлөөсөн байлгүй дээ. Алдартай хүмүүс ингээд нөгөө түүний даашинцыг өвсөд ангууд. За энэ угаасаа алдартай, энэ угаасаа лаг гэл тэгэл бүгдээрээ өвсөд эхэлсэн байлгүй дээ. Харин би түрүүн бас яг нөгөө цэгийг энэ ер нь хормын дааш бол хүн болгон голох магадaltaй гэж Vera Wang-ыг өмнөөс юу ч хэлж чаддгүй гэхээр меню гэдэг кино санаанд орлоо. Меню гэдэг кино үзчихсэн үү? За энэ одоо ингээд мэрэгжлийн ингээд тогоочийг дэлхийн хаач байхгүй амт хоол хийж үзүүлнэ гэл одоо нэг эзгүй харал дээр авчирал тэр хачаа хоол хийж өгөнгүүд нөгөө сонирхох гэж хэдэн мянган доллар төлсөн хүмүүс нь очиж иддэг. Нэг тийм үйл явдлыг хараад жоохон аимшигын болдгийн сүлдээ. Гэхдээ энэ кинонд юу харуулдаг хүмүүсийн сэтгэл зүй юу харуулдаг гэхээр амар том урлагийн том ингээд бүр нэр хүндтэй тогоож гарч ичээд хачин тэнэг хоол өнгөд нөөдөл нь вау гэл ингээд идчихдэг. Өөрөөр хэлбэл энэ муухай байна, энэ надад таалагдахгүй нэ гэж хэлчихэр тэнэг харагдах гэдэг. Тэгэл одоо Vera Wang чинь нэгэн лаг гэл хүмүүс хүлэн зөвшөөрсөн юм чинь энэ даашин цохон энэ богино юм шиг санагдах юм гэхээр чи ямар одоо урлагийн мэдрэмжгүй ингээд шүүмжлүүлчих гээд байдаг ч юм уу те. Тэгэл за би ингээд гоё дуугаад гэж байдаг тийм хэсэг байж магадгүй те. Одоо маш одоо нэр хүнтэй одоо юутай болсон гэх юм уу? Нэр хүнтэй болсон хүний өдөөс дуурах хэцүү болсон байдаг ч юм уу те. Магадгүй. Тэгээ сүүлийн үед ер нь жоохон нэр хүнд нь жоохон унаад байгаа талтай байна лээ. Тийм. Тэгээд тэгээ хормын даашинснаас гадна үнэртэн энгийн хувцас нүдний шил ор хүнжлийн давуу тавилах хүртэл ингээд хийгээд бизнесээ өргөжүүлсэн. За ер нь бол ингэдэм байлээ. Үргэлж оролдож, унаж, дахиад босож чаддаг байх нь амжилтын дэлгүүр гэж хэлсэн байлээ шүү. Энэ бол айгүй гоё үг санагдсан. Тэгээд хувийн амьдралын тухайд 1989 онд Артур Бекер гэдэг бизнесментэй гэрлээд тэгээд өөрөө ерөөсөө төрж байгаагүй 2 охин өргөж авсан. 23 жилийн дараа буюу 2012 онд энэ хоёр гэр бүлээ цуцлуулсан юм билээ. Гэхдээ найз нөхдийн харилцаатай хэвээрээ үлдсэн гэж хэлээ. За тэгээд 50 гаруй наснаасаа хойш ер нь залуу охтууд өвчтөн болоод байгаа. Яагаад гэхээр залуудаа угаасаа чинь өнөө 40 наснаасаа дөнгөж бизнес рүү орсон шүү дээ. Тэгээд бизнесээ гэдэг 10 гаруй жил болж байгаа. Тэгээд өөрийн бизнесээ хийхин тулд өөрийн юм гоё бие авч явж байгаа гэдэг ил болгох шаардлага гарна. Тэгээд 50 гаруй нас гэдэг чинь ер нь бол эмэгтэй хүний ер нь нэг тийм жоохон гоо үзмжээ хадгалахад хэцүү болсон нас шүү дээ. Тэгээд тэр үе дээрээ айгүй гоё байж чадж байгаа нь залуу охтуудын эмчтэн болгож гаргаж ирсэн. Тэгээд ялангуяа хэвлийн нуруу цээж гисгээл гаргасан хувцас өмсдөг нь түүний гоо сайхныг илүү тодтогдог. Ингэж сайхан биетэйгээр хөшрөх юмсан гэдэг бүсгүүчүүдийн мөрөөдөл нь болсон байна. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Хамтран ажиллагчаар цэвэр тунгалаг цэнгэг амт Aquafina ус хамтран ажиллаж байна. За Aquafina ус нь дэлхийн борлуулалтуудыг чанар стандарт хэрэгүүлэгч савлсан усны нэг. За 40 орны сая хэрэглэгчдийн сонголт болсон брэнд. Тэглгүй яах вэ? За Aquafina нь хүний биеийн эрсийн цохимжтой харьцааг хангасан кали, натр, магний зэрэг ийм эрдэс бодисуудыг агуулдаг. Тэгээд калиум бикарбонат өндөр байдаг учраас хүний биеийн хүчин шүлтийг тэнцвэржүүлэхэд тусалдаг гэж байгаа. За энэ хүчин шүлтийн асуудал бүр үнэхээр бид нар сайн мэддэггүй ч гэсэндээ айгүй чухал. Одоо жишээлбэл ходоодн дээр нөгөө хоош ингэхгүй ингээд дээшгээ ингээд юм сөргөөдөж гарч ирээд ингээд гулгаад байна гэдэг чинь ер нь бол хүчин шүлтийн асуудал шүү дээ тий. Хүчил ихтсний. Ходоодны хүчил ихтсний шинж. За тэгээд дээрэс нь ер нь бол ингээд нэг юм бид нар шээсний ариун чанар гэл ингээд нөгөө нэг шинжилгээ өгдөг шүү дээ тий. Тэрэн дээр нэг жоохон тийм бактерийн ч юм уу эсвэл өсвөх замын халдвартай байна гэдэг чинь бас биеийн
хүчилжүүлэлтийн асуудал юм билээ. Ер нь бол жоохон юуны тэр нөө бөөршөөсний замын одоо ийм хүчлэн нэгтээд эхлэх юм бол тэнд бактери үүрчих таатай нөхцөл болоод харин эсрэгээрээ хүчил давамгаалж явах юм бол шүүлт давамгаалж явах юм бол бактери өсөлтийг дарангуулдаг гэдэг утгаараа ер нь бол бидний биеийн тэнцвэртэй байдлыг бидний биеийн эрүүл мэнд хүчилжүүлэлтээс аягүй сайн одоо нөлөөлдөг хамаардаг. Тийм учраас ийм хүчилжүүлэлтийг тэнцвэржүүлэхэд тусалдаг ус уух нь бидний эрүүл мэндэд дэмжиж байгаа ийм үйлдэл юм аа. За тэгэхээр олон улсын стандартын дагуу бол үйлдвэрлэдэг. Америк нэгдсэн улсын FDA grade гэж нэрлэдэг хүнс эмийн хяналтын газраас нь гаргасан батламжийн дагуу стандартын дагуу PepsiCo компаниас одоо үйлдвэрлэдэг. За энэ яг одоо PepsiCo-гийн компани үйлдвэрлэлийн одоо журмын дагуу Монгол улсад одоо цавлсан стандарт эрүүл ахуйн шаардлагыг хангасан ийм ус бол Aquafina. Тэгэлгүй яах вэ? За илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нэр 75 тэг гэсэн дугаараас авна 75 тэг. Aquafina Mongolia гэсэн Facebook хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Бүх дэлгүүрээр Aquafina-г зарж байгаа. Баярлалаа. За баярлалаа. Түрүүн би сууд ундрахын комментиг уншиж чадаагүй маа. Энэ одоо нөгөө би бас шудраг бус санагдаж байна. Гараар тоолъё. Манай найруулагч намайг саналын дүнг лөөвөрцөн гинэ. Та скриншотоо наашаа саваач эсвэл нөгөө юун дээр оруулчих. Энэ лайвынхаа голын тэр нөгөө нэг юун дээр зураг өгдөг хэсэг дээр оруулаад өгөөч. Эдгээр намайг гүжирдээд байна. Би өөр ариун цэвэр хүн. За яг цэвэр ариун. Сууд ундрах юу гэж хэлсэн бэ гэхээр за энэ арай худлаа гарсан юм биш үү гэсэн тийм одоо би түрүү тийм коммент харсан. Цэцэг юу ачлаа гэд би хаахад харсан шүү дээ. Санал асуулга харагдсангүй шүү дээ. Цэцэг хулигдчих шиг боллоо гэд. Харин тийм. За одоо хар. Ананас пиццанд дуртай юу гэсэн чи 75% нь тийм гэсэн бол 25% нь үгүй гэсэн байна. За ананастай холбоотой би нэг юм хэлэх юм алдчихэ. За ананастай холбоотой ийм үг гэдэг юм байна. Ананас шиг бай хүмүүсээ. Би шүлэг болгож юм шээ. Ананас бол өндөр тургадаг, тэнгэр шиг байдаг. Дээрээ титэмтэй. Дээр титэмтэй. Хамгийн гол нь дотроо сайхан. Гаднаас муухайч дотроос хадууч. Дотроо сайхан. Ананас шиг бай хүмүүсээ. Гаднаа гэлэнцэг, дотроо паланцэг гэдгийг л арай нөгөө юу юм биш үү те. Эсрэгээр нийлсэн утга юм биш үү те. За дараагийн мэдээлэл рүүгээ бүгдээрээ орно. Тэгэхээр 2005 оны 6 сарын 27-нд нэгэн бас сонсоход бас чихүү зүхрмээр хэргийн талаар ярих чинь уучлаарай. Яг ийм хэрэг бас хамгийн гол Америк нэгдсэн улсад сенсац болсон асуудлуудын нэг юм байна. За энэ бол BTK гэдэг хожтой. Денис Рейдерийн хэрэг. Денис Рейдер 2005 онд нэгэн одоо асуудлыг хэрэгээ хүлээсэн. 6 сарын 27-нд гэсэн үг л дээ. Гэхдээ 2005 оны 2 сарын 25-нд баригдсан байгаа юм. За ингээд энэ хооронд 4 сар одоо болчих шүү дээ. 4 сарын хугацаанд хэрэгээ хүлээгөө. Тэгэд яагаад Денис Рейдрийг хэрэгээ хүлээгөө удсан, хэрэгээ хүлээсэн нь үнэхээр цочирдуулан үйл явдал болсон бэ гэдэг нь өөрөө бас их сонин тий. За 1974-өөс 1991 онд 10 гаруй хүний хүн амны хэрэг гарсан. Цорол алуурч юм. Гэхдээ энэ бүр ингээд итгэхэд бэрх. За бүгдээрээ ингээд эхлээд ерөнхийдөө сонирх юм. 1974 оноос Рейдер буюу өөрийгөө BTK гэж нэрлээд бүр тэрийг ил хилдэг байсан байна. Цагдаа нарт. Тэгээ энэ хүн одоо олцсон хүмүүсээ барьж аваад их муухайгаар яргалж янз янзын дарамтлж аваад ингэж алдаг бүр ингээд хүн жигшмээр муухай хэрэг үйлддэг байсан. Гэхдээ BTK гэж энэ алуурчны нэг гол онцлог нь өөрийгөө ингээд танигдахыг хүсээд байдаг ус тийм үү? Тийм одоо тэгж л одоо би ойлгож байна л та. Өөрөөр хэлбэл хүний ингээд тамлж чаад ингэсэн тэгснэ би энийг ингэж алсан тэгсэн гэдгээ бичээд намайг BTK гэдэг би бол ингэж чадж байгаа та нар намайг олж чадахгүй гэл ер нь ингэж нэг юм одоо гайхуулах гэх юм уу тэрийг ингэж үзүүлэх гэдэг ус тийм хүн байж таарад байгаа юм. Ер нь л нөгөө бусдын анхаарлыг өөр дөрөө ямар нэг аргаар татахыг хүсдэг хүмүүс бусдын анхаарал татах гэдэг. Тэгэд энийг гол нь оруулахад анхаарал татах гэдэг болсон болж тарч байна. За тэгээд 1991 оноос хамгийн сүүлийн нэг аимшигт аллахаа үлдчихэд BTK чимээгүй болсон. За ингээд чимээгүй болоод бүтэн 10 жилийн турш чимээгүй болоод тэр чигээр чимээгүй болоод за энэ хэрэг ер нь одоо дуусчлаа да BTK гэдэг энэ алуурш бид нар олж чадахгүй юм байна. Ер нь бол нас орсон юм шиг байна гэд ингээд ерөөс чив чимээгүй болцсон байсан. 2004 онд нэгэн сонин юм эргэж одоо юу яасан? Одоо
гарч ирсэн. Яасан бэ гэхээр өөрийнхөө анхны алгын 30 жилийн ойдор ингээд бас амар тэнэг сэтгэлгээд юм байгаа. Алгын анхны алгын 30 жилийн ойгоо тэмдэглээд одоо цагдаа нар руу floppy disk хэлсэн байна. За. Тэр нөгөө л одоо янз янзын би ингэсэн тэгсэн ингэдэг гэдэг мэдээллүүд floppy disk-ээр өгсөн. Гэтэ мань хүн бол одоо юу гэх юм floppy disk-ийн одоо IT-ийн мэргэжилтэй хүн биш байсан юм шиг. Өөрөөр хэлбэл metadata гэдэг ойлголт байдаг. Дата болгон дээр нь дагаад trace буюу янз янзын мэдээллүүд нь давхар үлдчихэдэг. Энэгээр нь хаана хэн бичижсэн бэ, өмнө нь юу байсан бэ гэдгийг ч бас сэргээж болдог. Ингээд цагдаа нар барьж аваад энийг нь шалгаж эхэлсэн. Тэгсэн чинь үнэхээр сонин зүг чиг рүү заасан байгаа юм. За одоо энэ хэн бэ гэдэг. Одоо түрүүний хэлээ BTK гэдэг юм бэ. Хаашаа гэсэн чинь Лютерэн одоо Христийн Лютерийн одоо сүмлүү заасан. Христийн Лютерийн сүмийн одоо юу гэдэг өдөртөх зөвлөлийн дарга ерөнхийлөгч нь гэж. Өдөртөгч. Буюу ингээд яагаад Денис Рейдер гэдэг энэ хүн олдохгүй байгаад гэсэн шалтгаан одоо ингээд тодорхойлж л та. Гаднаас нь харахад Денис Рейдер 2 хүүхэдтэй. Бусдад ингээд үлгэр дуурайл үзүүлдэг. Одоо ёс суртахууны хэм хэмжээг нь зааж өгдөг байх юм шүү дээ. Ингэж болохгүй та нар хүүхдүүд нь гэл. Одоо ингэдэг одоо энэ одоо уртаа барьдаг энэ хүн нь яг үнэндээ цаагаараа ингэж аимшигтайгаар одоо яргалдаг хүмүүс яргалдаг байсан болж таарч байна. За ингээд Денис Рейдер одоо ширжигтэн болсон. Гэхдээ Денис Рейдер яг батуу мөн үү гэдгийг ингээд тогтооход баталгаа хэрэгтэй болоод ерөөсөө яаж болохоо мэдэхгүйсэн. Орогчж магадгүй асуудалтай учраас цагдаа нар нэгэн сонирхолтой арга ашигласан байлээ. Охиных нь эмчийн үзлэг гэж байдаг шүү дээ. Эмэгтэйчүүдийн үзлэгийн үеэр ДНК-гийн шинжилгээ аваад за Денис Рейдерийн нэг аллагаас нь гарч ирсэн ДНК-гийн үлдэгдэлтэд харьцуулаад энэ охины аав нь BTK мөн байна гэж тогтоосон. Буюу генетикийн аргаар ингэж тогтоогод ингээд за одоо 2005 оны 2 сард баривчлаад 4 сарын турш байцаасны эцэст ерөөсөө анхнаасаа би ямарч буруугүй та нар буруу хүнээ барьчлаа. Үгүй угаасаа нэг юм сүмийн ерөнхийлөгч хүн гэх юм уу тийм хүнийг барайл бүр ингэж гаднаас нь харахад хүн болгонд өдгөр жишээ болсон нийгмийн хүнийг барьж авал та нар алдчихлаа гэж бүр ингэж айгүй ихтэй ингэ яриад ахаар чинь хүмүүс ингэ нэрээ гэл олон нийт ингэ анхаарлаа хандуулаад ингэ байсан. 6 сарын 27-нд харин за тэгсэн би 10 хүнийг бүрлгсэн гэдэг. Лежвширс өдөр өөрөө хүлээсэн ийм болж ирсэн. Ийм өдөр юм байна. За энэ түрээд нэвтрүүлэг өндөрлөх болсон маань зорилго бүхэн үнцэнтэй хур автомашины Zelomni Capital хамтран ажилласан баярлалаа. За мөн Цэвэр тунгалаг цэнгийг хамт Aquafina хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 8 цагаас радио мэдээг үлээн сонсороо 8 цаг 10 минутаас та мэдгүй нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баярлалаа Аргуна. За баярлалаа цэцэг. За